зүг буруу суулаа ярьлаа. Нэг ачуур өөр зүгээр байх шүү. Сэпэдг баг. Тэгэхгүй нөгөө хурууны гарчаад ингээ ойртуулъя гэхлээр нэг санаавцсан юм шиг юм болох гээд нэг шууд би бас жоохон ойртуул цаа. Жагагийн бүтээгдэхүүний коллекц байна тий. Энэ ямар нэртэй ямар очир утгатай утга. За энэ хотгоны ком бол ерөнхийдөө яг хөдөө гадаа хүмүүс бас аялал зугаалгын тэр байдлаас явдаг тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүстээ бас зориулсан аяны ийм сет утга гаргасан байна. Тэгээд хотгоны гангийн хувьд бол VJ10 за 442-ыг хосолсон ийм хотгоны ком баг. Тэгээд ийм гоё. За эндээс нь эхлээд танилцуулах уу? За тэгээ. За эндээс нь эхлээд танилцуулбал за энэ бол мэдээж ийм заазуурн хэлбэртэй ийм утга байна. Бас өвөл мөрч гэсэн бас хүмүүс бас аялал зугаалганд бас явж тийм үү? Хөлдөө магцах авчих юм уу? За магадгүй борос модцож авчих юм уу тийм ээ? Жохон жинтэй сайхан талбай томтой гэж бодож ийм том заазуурн утгыг хийсэн. За энэ болохоор сайхан утгагүй. Одоо нэг ханы гахаа хатгад тий ханы суулж юм байл тий 90 хэд орчим байна ч. За энэ бол 22 санжи ихтэй. Нийт тортон. Тий нийт тортон. За нэг 12 санжи ихтэй гэхээр нэг 22 34 санжи. Нийт тортон 34. Аваа том утга шүү тий. Тий. Ерөнхийдөө хэмжээгээр бол яг нь их гарын гэж бас орж магадгүй тийм ээ. За энэ бол болохоор нэг сайхан дундын утга байгаа. Өөр зур бас л хэрэглэхээр. За энэ бас хөрхөн жижигэн өдөөөр сайхан махцах хотлоо суухт тийм ээ. Мөрхийн мүлжүүр тийм мүлжүүр мэг 90 10 см-тай. За энэ бол сэрээ байгаа. За 440-ийн гангаар хийсэн сэрээ. Өдөө нэг сайхан тогоонтой нэг сайхан том сайхан яс чанаа тийм ээ. Согт сайхан сэрээдэд гаргаад ирэх юм сайхан сэрээ байгаа. За магадгүй бас хөдөө чи бас ер нь аялал зугаалгыг янз янз юм болно. Тэгээд бас нэг ууц өвч чанаа тийм ээ. Ер нь ингээ сайхан тавьчихаар юм уламжлалт хийсэн тийм. Уламжлалт хийсэн. Яг орчин цагийн бас нэг юм утганы ишний материалуудаар ишсэн. За энэ бол савх баг. За савх нь болохоор нэрж ган савх байгаа. Бас л нөгөө зөвөрх харлах хөнгөлтөх тийм байхгүй. Энэ дээр өөрийнхөө логог тавьчихсан юм тийм. Энэ дээр ер нь өөрөн дээр нь байна тийм. Өөрөн дээр ийм логотой байгаа. За энэ мань болохоор 400 болон 1000 гэрэттэй ийм алмазан ирлэгч байгаа. Өдөө бас нэг утга ирлэгчээр ийм том билүү юм том авч явж байгаа. Ийм өөр жижиг алмазан хоёр талтай тийм 400 болон 1000 гэрэттэй. За энэ стропон байж энэ дээрээ сайхан юу байгаад ногоон паста сайхан төрж байгаа сайхан утгаа сайхан нарийн ирээ бас сайхан нарийнсаа явчихнаа л гэсэн. Яг ингээд бүхэл юмнуудын бас аль болох цогцоор нэг хичээж хийсэн юм утгаа. Сет утгаа. Энэ сет маань 1 2 3 4 5 утгатай. Тийм сетээр ирлэгчтэй строп байгаа. Одоо энэ сет юу н гар бол хэд багцаагаар гарах бол за хэрэглэгч захиалж авал энэ юу юм? Миний энэ хоёр дахь сет байгаа. Анхны сет нь болохоор бас нэг миний бас нэг хайрлаж хүндэлж явдаг бас нэг үйлдвэрийн бас нэг дарагд маань анхны яг бүрийн юм сет атсан, нэрхэнд атсан. Тэгээд энэ сет нь яагаад гэвэл манай тэр үйлдвэрийн нэг залуучууд маань бас нэг дарагдаа бас нэг юу яагаад гоё бэлэг баригээд тэгээд энэ санааг надад гаргаж өгсөн. Ингүүл ямар уу гэдэг. Тэгээд тэр санаанд дээрс нь үүд чи энэ сет гарсан. Ер нь хөдөө гадаа явдаг хотог сонирхт хүнд бол энэ айгуу гоё бэлгэлэх бах тий. Маш гоё таатаагаар хүлээж авсан байлээ. Ер нь бол хотгоны хэрэглээний бүх асуудлыг шийдэж штэ. Тий. Сетмент тий. Баг тах хэрэглэж ирсэн. Тэгээд сайхан ишин нь болохоор гуйлан тоногтой, ишнээ болтой. За тэгээд гуйл оруулахтай бокс штэ. Тийм. За нэг дуурт бас нэг хүн харагдах тал нь байна тийм ээ. Эдлэгийн хэрэглээ нь бол асуудал байхгүй. Ийм сет гарахад ер нь хэдийн хугацаа зарцуулах бол. За 7 хоногийн ажил болсон. 7 хоногийн ажил болсон. Тэгээд гэтээ 7 хоног гэдэг чинь нэлээд шахуу хийсэн байна тий. Бараг л их ээж шүү дээ. 7 хоногийн бүтэн сет хийж шүү дээ. 7 хоног бол нэлээд шахуу яарч л хийсэн байна тий. Тийм гаргасан. Тэгээд сайхан энэ юугаа бас асар цөнгөтэй. Цөнгөтэй. Ер нь бүхэл юмнууд нь дандаа сайхан эко бүтээгдэхүүнүүд л аваад ирсэн байна.
Сиренүүд ерөнхийдөө сиренүүд бас зарим жоохон гулзах маягтай байдаг. Энэ бол тийм 400 цэцэг бол ангаар нь өөрөөр нийцсэн. тий том хавирга гаргахад бол асуудалгүй тий. Одоо нөгөө тогооноос нөгөө юм гаргахад бас нөгөө уур муур гармаар төгсөх гэдэг чинь тий. Тэгэхээр нэг сайхан уурж явах юм байвал тэгээ ингэж хийсэн. Наа. Нэг ер нь үнэлгээ нэг 3,800 гэж гарч байгаа. Орчин болгоон тий. Орчин баг. Тэгээ хөө мэдээж нөгөө захиалгаас хамаарат тий. Бэлтжийн үнээс хамаарат үн бас яг 3,800 гэхүүгээр хөвсөн шүү дээ тий. Наашаасаа босоо. Нөгөө таны тоош гэхээс бас хамаарат тийм ээ. Тэгээ ер нь хутганы үнэлгээний тал дээр нь ямар бодолтой байдаг. Одоо энэ гарын эцсийн хутга одоо Монголд хийж байгаа хутгнууд үнэлгээ бол үйлдвэрийн хутгатай харьцуулбал ч юм уу тий. Үнэлгээний хувьд бол ер нь утга хурлаач нь өөрөө л баг үнэлгээ ер нь гаргах ёстой. Өөр ёстой гэж байна. За тэгээд утганы үнэлгээний хувьд бол ерөнхийдөө бас яг хэрэглэгчд маань бол жоохон өндөр үнэтэй байна л гэж байдیں۔ Гэхдээ тухайн хүн одоо ямар эд материал ашиглаж байна тийм ээ, ямар цаг хугацаа зарцуулж байна, ямар хүч хөдөлмөр зарцуулж байна гэдгийг бол зарим хүмүүс бол бас мэдэхгүй байх шиг. Тэгэхээр бас одоо бол ерөнхийдөө бол яг энэ утга уралж байгаа хүмүүс маань ерөнхийдөө бас л зөвхөн гарч ийн л гэж боддог. Энэ бас баг манай Монгол яг нэг сайхан энэ утгандаа нэг хүч хөдөлмөрөө одоо зүрхсэтгэлээ шингээгээд ингээ хийж байгаа хүмүүс ер нь баг гарын 10 тийм ер нь хийгээд тэгэл зарим нь нөгөө замаасаа бодлоо болчихсон. Тэгээ битэрийн бас өнөөдөр жагаа зорж ирдэг нь болохоор бас тий түрүү битэр ярьж ирсэн. Маш гоё тууштай тий бүх юмаа ингээд зориулаад сэтгэл зүрхээ зориулаад тууштай ингээд хийж байгаа болохоор мэдээж олон сайн ахчуд байгаа л та тий. байгаа бах. Энэ болохоор бас найзыгээ зориод өнөөдрийнхөө дугаарыг бас хийж байгаа. Тийм тэгээ өнөөдөр яг энэ утга урлалын тал дээр бол ёстой үнэхээр яг одоо юу хууч нөгөө эхэлжсэн ажиллаа хүртэл орхисон байна. Одоо хууч тийм зүг ороод би бас гэсэн шүү дээ. Хэсэгт ажилладаг байсан дээр хэд орхиол яг энэ тал руу. Яг л одоо яг зам л адилхан юм тий. Яг л одоо энэ дэжтэй ёстой нэг бүх юмаа зориулаад явж байгаа. Нэр сонирхоод асуусад жагаад ерөнхийдөө ийм удам ч юм уу яг ийм тархан чиглэлийн юм удам байдгүй. Яг энэ чиглэлийн юм идэх ч юм уу гар урлаа ч юм уу тий. Манай өвөө бас хөрхөн жижиг сажиг юм хийдэг юм хүн байсан. Гарын дүүтэй. Гарын дүүтэй. Одоо яг миний одоо ээжийн яг доотлох нь дүү одоо хүртэл байдаг. Тэр мэн болохоор бүр одоо шагаан 10-ны холбогдлолтой ерөөс юу гэдэг тийм ээ. Бүхэл юм хийдэг. Хасаа, сум, хашлаг одоо шагаан 10-ны мод тийм ээ. Бүхэл юмнуудыг ингэж хийдэг. Тийм нарийн тийм өөрөө бас нэг юм улсын мэрэгэн цолтой тийм өгшин байгаа. Тэгээд тэр хүн бас ийм эдгээр юмнуудыг хийх бас хэмнэлээс тийм байна. Ер нь удамшдаг юм шүү дээ. Тийм одоо тэгээд миний одоо ээжийн дүүгийн хүүхэд бас гоё имэйл одоо гоё сэргээдэг тийм ээ. Гоё шинэ имэйл очин цагийн гоё имэйл хийдэг. Тийм тэр чиглэлийн бас нэг одоо уран дархан баг ч юм уу. Тэр чиглэлийн бас имэйл бас нэг ер нь хаасангүй юм ээ. Удамынхаа давмаар бол хануу бол ингээд үүштэй. Хаал дүрхт. Тийм. Хоёр дүүгийн. За тэгээд манай жагагийн Jack Knife гэд юм гоё брэнд тэг дэмжиж бас сонгож аваарай. Жагагаа онцолж байгаа давуу тал нь юу гэхлээр бид нар бас юу яагаад байгаа орон нутагт одоо захиалж байгаа хүмүүс маань видео кол хийгээд ч юм уу орон нутагт байгаа ч гэсэн захиалаад бэлгэн болсон бүтээгдэхүүнээ унаагаар ч юм уу дайгаад өгөө явуулчихад байгаа тий. Тэгэхээр энэ бас заавал нэг тийм хол юм байна гэхгүйгээр буцаагаад яг хэрэглэгчтэй цаг хугацааныг алдахгүйгээр очиж байгаа тий. Тэгээд нөгөө тухайн захиалж байгаа хүнээс хамгийн дөрөв хаанаас халдварч юм бэл хамгийн дөрөв тасаад байна. Тэгэл тэндээс заагаар тэгэл ерөнхийдөө манай зүгээр гарч нь Улаанбаатар өдөр болгон такси явдаг. Тэгэл такси яг ингээ хутгаа өгөө явуулдаг. Бүр өөрийн гэсэн бүр таньдаг такси байдаг. Тэгээд дандаа тэрнгээр явуулдаг. Тийм найдварт ямар ч асуудал байхгүй. Чинь үгүй тодорхой хэмжээний бас мөнгө төгрөгөө төлөөд бас авч чинь нөгөө хутга маань хашаа ороод алгуулах уу гэж санаа зовхон байхгүй. Нэр л асуудал. Ямар ч асуудал байхгүй. Тэгээд хотод такси маань болохоор төмөр замын багцаалаа хойд тавтасны бодлын
зүгээр нэг гэсэн юм очдог. Тэгэл дахин эрдэнэ цэцлэнг рүү бол суудлынхаа тийсэн тийгээд явуулчихна. Тэгэл очиад авчна. За бүр ингээд алсын хөдөө ондгоор Монгол шууд гэж бас нэг сайхан юм байна тийм ээ. Монгол шууд нэг яг тодорхой хугацааны 2-3 хоногийн хугацаанд зарцуулна Монгол шууд гарвал. Гэтэ найдвартай. Яг үүдийн тогшоод олоход яг гэрийнх нүдэнд бариад байж идэг. Монгол шууд нь бас мундаг. Тийм үйлчлэгийн газар байна. За хэсэг зогсоод юу яах вэ? Бодлоо танилцуулаа. Йоо, за нэг сайхан тань. Одоо болох байхаа. Одоо зүгээр шууд ингээ уртлангаа яйдхөө. За тэгээ